Сайн бацхан хүүхдүүдээ өнөөдрийнхөө математикийн хичээлээр дасгал даалгавар бодцгооно. За илэрхийллийн утгыг олоорой гэж. За дээрх илэрхийллийн нэгдүгээр үйлдэл нь аль вэ? За үрж хуваахын хамгийн түрүүнд байгааг нь боддог. 1 2 3 4 5. За энэ илэрхийлэл маань 5 үйлдэлтэй юм байна. За 1345-ийн үржлийг 2. За 2451-ийг 3 хуваахаар 817. За 2690 дээр нэмдэг нь 817. За 4-р үйлдэл. За энд хасах үйлдэлийг багш нэм хүлцгээ бичсэн байна. Хасах шүү хүүхдүүдээ. За зарим 1700. За квадратын хүрээний урт нь 8 дм бол талбайг болоорой. За хүрээний урт гэдэг нь юу вэ бодорой хүүхдүүдээ. За хүрээний урт нь юм чинь талыг нь олчооч талбайг нь олно тийм ээ. За бүх квадратын бүх талууд нь тэнцүү байдаг. Тэгвэл тэдгээрийн нийлбэр нь 8 дм бол талуудыг нь олохын тулд хэдэн талтай байна? Талд нь хуваагаад өгчнө. Квадрат маань 4 талтай байдаг тийм ээ. За 4 хуваахаар 2 дм. За тэгвэл за квадратын талбайг олохдоо талуудын үржүүр байдаг. За жишээ нь тэгвэл 2 дм-ийг 2 дм үржүүлнэ гэсэн үг. За талбай нь 4 дм квадратаа. За дасгал 3. Үйлдэлийг гүйцэтгээрэй гэж. За 1 дм 68 см дээр 2 дм 1 см-ийг нэмж гин. За үүнийг дециметрлээ шилжүүлж хариуг нь гаргах юм байна. За тэгэхээр 1 дециметрт маань 10 см байгаа юм байна. 68 см гэдэг маань 6 дм 8 см. За тэгвэл 6 дм 8 см дээр 2 дм 1 см-ийг нэмэхээр 8 дм 9 см болох юм байна. За 1 тонноос 7 центнер 35 кг-ыг хасаад хариуг нь 3 төрчихнэ. За мэдээж хаалтан тодорхой төрүүлж бодно. За 1 тонн гэдэг маань 1000 км, 1 центнер гэдэг маань 100 кг тийм үү? За тэгвэл 7 центнер 35 кг гэдэг чинь 735 кг. Тэгвэл 1 тонн гэдэг маань 1000 кг-аас 735 кг хасгаар 265 кг. За үүнийг центнерлөө шилжүүлэнгүүт үржүүлэх юм байна. 265-ыг үржүүлэх нь 3 гэхээр 765 95 кг. За энийг шилжүүлэхээр 7 центнер 95 кг шүү хүүхдүүдээ. За тэгштэглийг бодоорой гэж байна. За энэ бол яадаг вүлээ тэнцвэрийн тэмдгийн артын үйлийг гүйцэтгэж тийм ээ. Тэгэхээр бидний мэддэг дан тэгштгэл болчдөг. За дан тэгштгэлийн үед нэр яадаг үл мэддэг гишүүнийг тэнцвэрийн урталд гаргалаа. За энэ яг юу нь мэддэхгүй байна. Тэ? Хасагч уу, хасагдагч уу гэдгийг хараад л за хасагч учраас бид нэр яасан хасаад болчих чинь тийм ээ. За тэмцээнд 540 эрэгтэй түүнээс 8 дахин олон эмэгтэй эрэгтэйчүүдээс 2 дахин цайн хүүхэд оролцсон. Нийт хэдэн хүүхэд оролцсон бэ гэж. За 540 эрэгтэй байсан юм байна. Түүнээс 8 дахин олон эрэгтэйчүүдээс 2 дахин цөөн гэж. За тэгвэл хамгийн түрүүнд за зураглал маань ингэж харагдана. За тэгвэл эмэгтэй хүмүүсийг яаж болох вэ? Эрэгтэйгээс гэсэн учраас эрэгтэйг 8 дахин ихсгээд хүүхдийг яахыг 2 дахин эрэгтэй хүний тоог 2 дахин багасгаад за нийт 5130 хүн оролцсон юм байна.